дүүжин теорийн гол үндсэн бүрэлдэхүүн болох хүнд даацын кабель 1 сарын сүүлээр 240 тонн кабель ирнэ. 2 кабелийг маань одоо Улаанбаатар хотын замыг эвдэхгүйгээр оруулж ирэх бас нэг чухал логистикийн асуудал байгаа. Яг гэвэл нэг машин дээр 56 тонн, нийтдээ 112 тонн кабель ирэх юм байна. Тэгээ энэ хойтлын буудлын ойролцоо болгоно. Нийт кабелийнх нь урт нь гэх юм бол километрээр тооцох юм бол 9 км кабель байна. Та бүхэн харсан бол төсөл бол 19 тулгууртай байгаа. Энэ босцсон тулгуур дээрээ тэр 112 тонн кабелийг агаарт нь сүвлэж тохох үйл ажиллагаа хийх ёстой. Кабелийг сүвлэх ажиллагаа гэдэг бол маш их онцлог, бас хэцүү, бас аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой нэг чухал хэсэг болдог. Хамгийн эхлээд тусгай машинаар, тусгай технологиор мөн хүнд даацын дроноор кабель агаарт нь сүлжиж сүвлэнэ. Чангална гэсэн үг. Тросыг хамгийн нарийн ширхэгтэй диаметртай кабелийг хамгийн түрүүнд ингэж бүтэн эргүүлж явуулаад хооронд нь холбочихно. Холбоосон дээр нь дараагийн арай өргөн диаметртайг нь ингээд нийтдээ 56 кабелийг дээрээс нь агаарт нь ингэж бүрхэж сүлжиж тэр сүлгээ хийдэг гэж. Хамгийн сүүлийн кабель маань бол хамгийн өргөн кабель байдаг. Тэр сүлжилтийн ягаад гэвэл тэр бол хамгаалтын кабель нийтдээ болохоор 6 см-ийн диаметрийн өргөнтэй кабелийг агаарт нь ингэж сүлжиж чангалдаг. Бид нар кабель гэж ярьж байгаа боловч энийг бол ан татлагт трос гэж ойлгох хэрэгтэй шүү. Үүний дараа кабель чангалалт буюу трос чангалтын ажиллагаа гэж явдаг. Одоо тэгж бүгдийг бүрхснийхэн дараа тэр чангалалтууд буюу хооронд нь нэгтршуулах, чангалах тэр процесс маш их сонирхолтой байдаг. 6 сараас өмнө бэлэн болгочноо л гэж тооцож байгаа. Кабель сүлгээний ажлыг бол тусгай мэргэжилтнүүд хийдэг. Өөрийн тусгай тоног төхөөрөмжтэй Францаас ирнэ. Тэгээ энэ кабелийг сүлгээний ажил, трос татах ажиллагаа хийхэд бол аюулгүй байдал номер 1 байдаг учраас бид нар энийг маш аюулгүй төвшөнд хийж гүйцэтгэх ёстой.